Сайн байцгаана уу хүмүүстээ. Энэ өдрийн мэнд хүргэе. Дизайн технологи 7 дугаар ангийн хичээлээр бид өнөөдөр дэлгээс байгуулах арга ашиглан геометри биетийн загвар бүтээх сэдвтэй хичээлийг үзэх гэж байна. Өнөөдрийн хичээлийн зорилго дэлгээс байгуулах аргыг судлах, геометри биетийн дэлгээсүүдийг байгуулсаран төрөл бүрийн 3 хэмжээст дүрсүүдийг ашиглан сав баглаа бодлохыг харгад суралцах. Дээрх зорилгын хүрээнд бидний дараах 2 зорилтыг төвшүүлж байна. Геометри биетийн дэлгээс байгуулах аргад суралцах, геометри биетийн дэлгээс ашиглан сав баглаа бодлохыг сурах. За бид нар өмнөх хичээлдээр геометри байгуулалт буюу эдлэлийн хэлбэр дүрс хэмжээ харилцааг хэрхэн зөв байгуулж, хэрхэн зөв зурж сурах талаар үзсэн. За тэр талаараа бас мөн дадлаг ажил хийсэн байгаа. За тэгвэл бид нар өнөөдөр геометри биетийн дэлгээс гэдэг зүйлийг байгуулах юм байна. Геометри гэж юу вэ? Геометри гэдэг нь 2 хэмжээст хэлбэр, 3 хэмжээст дүрсүүдийн хэлбэр хэмжээ, байрлалыг судлах математикийн салбар. За 2 хэмжээст хэлбэр буюу энэ дүрсийг 2 хэмжээст хэлбэр гэж нэрлэнэ. За энэ дүрсийг 3 хэмжээст дүрс гэж нэрлэнэ. За 2 хэмжээст дүрс маань урт, өргөн гэсэн 2 хэмжигдэхүүнтэй байдаг бол 3 хэмжээст дүрс маань урт, өргөн, өндөр гэсэн 3 хэмжээст байдгаараа ялгаатай дүрслэгддэг юм аа. За геометри биетүүдтэй танилцвал за эхний зураг болох бөмбөлөг, зуун, өндгөн дугуй, за призм, конус, цилиндр гэх мэт эдгээр дүрсүүд бол геометрийн 3 хэмжээст дүрсүүд. За бид нар геометри биетийн дэлгээсийг байгуулж сурна гэсэн. Тэгвэл дэлгээс гэдэг нь юу хэлдэг вэ гэвэл дэлгээс гэдэг нь 3 хэмжээст дүрсийн байгуулалт бүхий талуудыг хэлнэ. За багш надад та нарт нэг зураг үзүүлье. Энэ ямар дүрсийн дэлгээс байж болох вэ хүмүүстээ? Энэ ямар дүрсийн дэлгээс байж болох вэ? За та нар маань өөртөө бодогдож байгаа дүрсүүдээ нэрлээд байгаарай. Мэдээж энэ бол куб дүрсийн дэлгээс. Куб дүрс маань өөрөө 6 талтай байдаг. За тэгвэл энэ дэлгээс бүхий зураг дээр талуудыг нь дүрсэлж өгсөн байна. 1 2 3 4 5 6 ингээд 6 талыг дүрсэлсэн энэ зураглалыг дэлгээс гэж нэрлэдэг байна. Хүүхдүүдээ одоо бүгдээрээ кубын дэлгээс хэрхэн байгуулж буй, байгуулсан дэлгээсээ хэрхэн куб дүрсэд хувиргаж байгаа талаар бичлэг үзэж сонирхъя. За бичлэгээ үзэхээс өмнө дараах зүйлсийг бэлдээрэй. 1-р А төрлийн хэмжээстэй цаас нэг ширхэг. За бичгийн цаас байж болно, эсвэл ватм цаас байж болно. 2-т нь хайч өөрсдийнхээ гарт тохирсон эвтэйхэн эртээ хайчийг сонгож аваарай. 3-т нь шугам. Шугамны урт 30 см байхад хангалттай. За түүнээс ч бага байж болно. Гол нь инч гэсэн бичгтэй цагаан шугамыг хэрэглээрэй. 4-т нь хар улаан өнгийн бал пластер бэлдэнэ. 5-т нь гортог. Дээрх зүйлсийг бэлдээд бичлэгээ дагаад хийж гүйцэтгээрэй.
За хүүхдүүдээ бичлэгээ хамтдаа даган дураагаад кубын дэлгээс байгуулж чадсан гэдэгт багш нь итгэж байна. Ингээд өнөөдрийн хичээлээр бид геометр бит гэж юу хэлдэг юм бэ? Ямар төрсөд багтдаг юм бэ? Тухайн геометр битийг ашиглаад бид нэр дэлгээсийг хэрхэн байгуулдаг, байгуулсан дэлгээсээ хэрхэн хэлбэр төрсөнд оруулж болдог талаар үзэж судлаа. Өнөөдрийн хичээлийн хамгийн сүүлийн ажил болох бид нэр битээ ашиглан сав баглаа бодол хийх талаар багш нь та нарт тайлбарлаж өгье. За дэлгэцэн дээр гарч буй куб төрсийг ашиглан бид нар ийм дөрвөлжин хэлбэртэй чихрийн сав баглаа бодол буюу хайрцгийг хийж болдгийм байна. За мөн дээрэс нь гурвалжин суурьтай пирамид болох төрсийг ашиглан бид нар ийм гурвалжин хэлбэртэй сав баглаа бодлыг хийж болдгийм байна. Цилиндр төрсийг ашиглаад бид нар ийм бөөрийнхий хэлбэртэй сав баглаа бодлыг хийж болох юм байна. Ингээд геометрийн төрөл бүрийн төрсүүдийг ашиглан өөрсдийнхөө дуртай сав баглаа бодол хайрцагуудыг хийж болох юм байна гэдгийг өнөөдрийн хичээлээр үзүүлэхийг зорилоо. Өнөөдрийнхөө хичээлд идэвхтэй оролцсон хүүхдүүдтэй баярлалаа.